За бид нэр үндсэндээ бол үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарч 2025 оны 10 сарын 22-ны өдрийн дүгнэлт гарсан. Мэдээж улсын хурал хууль дэдлэх гэдэг утгаараа бол энэ дүгнэлтийг бол хүлээж авч байгаа. Энийг бол бүгдээрээ бол мэдж байгаа. Тэгээ би энэ дүгнэлтийн өглөөс хойш бид нэгэн зүйл маргалаа шүү дээ. Энэ дүгнэлт гарсантай холбогдуулаад өнөөдрийн чуулганыг бид нар бас арай ондоогоор хуралдах ёстой гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл 10 сарын 17-ны өдрийн чуулганы хуралдаан эрсдэлтэй юу үгүй юу? За тэр хуралдаанаар хэлэгдсэн бидний асуудлууд, төсөвтэй холбоотой асуудлууд, төсөв өрөөний мэдээг дэлгэх зүйлүүд чинь үндсэндээ бол хүчингүй болоод байна шүү дээ. Тэгэхээр бид цаашдаа үндсэн хуулиа бол зөрчихгүй тулд энэ дүгнэлтийг хүлээж авахын тулд энэ хуралдааныг бол төр завсарлуулах шаардлагатай байна л гэж үзэж байгаа. Энэ би дүгнэлтийг та бүхэнд уншаад танилцуулах юм. Энэ хамгийн сүүлийн хуудсанд 36 дугаар хуудсан дээр үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт хууль, зарлиг, улсын хурал, ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн засгийн газрын шийдвэр, Монгол улсын олон улсын гэрээ үндсэн хуульд нийцээгүй гэж үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж шийдвэр хүчингүй болно гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтэй гэсэн байна. Хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ юу хийж юм гэхээр цэц бол тогтоол гаргаагүй дүгнэлт гаргацсан. Дээрээс нь өнөөдрийн энэ гаргасан тогтоолууд хүчингүй болно гэдгийг улсын хурал өөрсдөө шийдвэрлэе гэсэн ийм утга агуулж байгаа юм дээр. Өөрөөр хэлбэл хүчингүй болно гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатай гэж байгаа шүү. Улсын хурал энийг хэрэгжүүлэх шаардлагатай. 1. Хоёрдугаар түрүүн бүжээ дарга бас хэлсэн хурлаа эхлэхэд 17-ны өдрийн хуралдааны эрц маргаантай байгаа. Өөрөөр хэлбэл 17-нд хэлэлцсэн бүх асуудлууд маргаантай болж байгаа. За дээрэс нь эрцтэй холбоотой асуудал цэц нэг зүйлийг гаргаад тавьчих шиг боллоо. Идэвхтэй үйлдэл, идэвхгүй үйлдэл гэсэн нэг зүйлийг гаргаад тавьчихлаа. Өнөөдөр яг энэ эрсдэлтэй холбоотой өнөөдөр яг идэвхтэй нэм үү, идэвхгүй нэм үү гэдэг асуудал бий болчихлоо. Энэ мэтлэн нэлээд маргаантай зүйлүүдийг өөрөөр хэлбэл бид нар дэгийнхэн хуулинд цэцэд нэгэнт гарсан шийдвэр байгаа бол энэ шийдвэрийг хэдүүлээ хэрэгжүүлээд дэгийнхэн хуулинд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаад улсын хурал цаашаага зөв зүйтэй өөрөөр хэлбэл дахин хууль зөрчихгүй байх ийм нөхцөлийг бид нар бий болгох шаардлагатай. Нарийн яриул бүжээ даргын өнөөдрийн хид хідэн дэг зөрчилөө. Улсын хурлын дэгийн тухай хуулийн хуралдааны тов дараалал тогтоох баримтлах журмын өөрөөр хэлбэл дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн хид хідэн заалтыг өнөөдөр бүжээ дарга маань зөрчилөө. Бүрдэж дарга зөрчилөө. 1. Хоёрдугаарт энтэй холбоотой магадгүй цэцэд өгөх асуудлууд санаж яригдж байгаа. Түрүүн бүжээ дарга өөрөө хэлсэн шүү дээ. Энэ асуудлуудыг хойшлуулбал яасан бэ гэсэн гормын санал гаргасан. За мэдхгүй яагаад болчих вэ? Гормын саналыг хүлээлгүүдээ буцаад тагаад цаашаа явчихж байгаа. Тэгэхээр бүжээд бүрдээр дарга бол үндсэндээ бас дэг зөрчөөд байгаа гэдгийг бол мэдж байна. Өнөөдөр энэ хуралдааныг бүрдээр дарга удирдах эрх зүйн орчин бүрдээгүй. Тогтоол байхгүй. Энэ тогтоол булган туяа дарга дээр байж байгаа. Тэгэхээр энийг бид нар засаа цаашаа явах хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл бүрдээр даргад дахин булган туяа дарга шиг над дээр ийм хоёр бичиг ирсэн. Энэ бүлгийн даргыг чөлөөлөх тухай Жаданбын Батэрднийг улсын хурлын хурлдах Монгол Ардын намын бүлгийн даргаас даргын үүрэгт ажиллаас чөлөөсөхгүй. Нөгөөх нь бүлгийн гишүүдийн олонхын саналаар жигждийн бачралыг улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн даргаар сонгосгоо гэдэг ийм хоёр бичгэрсэн байгаа. Тэгээ энэ дээр нь хуулийн дээр нь 36 гишүүн гар үсэг зурсан байна. Тэгэхээр энэ нэгд өдөр бүлгийн хурал болох ёстой. Би энийг өнөөдөр танилцуулахгүй. Ер нь бол та бүхэн хоорондоо бас энэ бүлгээ бүрэн бүрэлдэхүүнээр хуралдуулаад бүлгийн дарга албан ёсоор сонгоод хүрээ дээрээ би тэгэнгүүт уншаад танилцуулахад бэлэн байна гэдгийг хэлье. Бас энэ нэг хэсэг хүмүүс нь энийг танилцуулах юм бол нэг хэсэг хүмүүсийн эрхийг зөрчих ийм асуудал гарч байна.
Тийм учраас энэ нэгд өдрийн хуралдаанаараа энэ бүлгийн даргын асуудлаа шийдвэрлээрэй гэж хүсье. Өнөөдөр сая бас бүрүүд дарга уншлаа. Монгол Ардын намын бүлэг 10 сарын 14-нд олонх нь хуралдаад 38 гишүүн хуралдаад 36 гишүүн гарын үсгээ зураад бүлгийн дарга өөрчилсөн. Энэ асуудлыг болгон туяа даргад улсын бүрүүдээс даргад өгөөд уншигдахгүй танилцагдахгүй одоо удаж байна. Удаж байгаас. Бүтэн 3-7 хоног бүлэг хуралдааг улсын төсвийн асуудал, өвлжилтийн асуудал, шатхууны асуудал, багш эмчнэрийн цалингийн асуудал гэдэг